штэ хамээ. Өгзгөн дээр шивээс ихээр өөр ирэх онгоц алдсан юм байна хамээ. Тамамо шатаарэ. Харин тийм те. Дэрмэ хамээ. Бензиний үн, хүнсний үн нэмэгдсэн. Монголд амьдрахад жаа хэцүү байна. Яаж мөнгө олох вэ хамээ? Нэг гарц байна. Банк дээрэмтгөө өгшөө. Гүй хамээ. Хоёлаа банк дээрэмтгээ очиж чи зогсоолгүй байл яах өгшөө. Бас тий те. Тий. Тэгээ хоёлд нь Аз дарангуудаа зогсоол олцсон чи гараад исэн чи машины тас ачаа явцсан байвал яах хамээ? Бас тий те. Тий. Хоёлаа бүр бүтэн яндорыгээ бодъё л да зогсоолтой ачаагүй. Тэгээ банка дээр чи гараад ирээл хоёлаа зүхтаагаад түгжээл тас баригдана өгшөө. Бас тий те. Тий өгшөө. Яатсан нэг юм бэ? Эй! Тойр ч одоо хайчтай юм ба. Болоо гигэд агчин. Шивээс гэ шаадах юм. Мэн сая нааша алхаад ирж идэг байхгүй. Тэгсэн чи багшийн дээр амьдрал буцалж штэ хаамаас. 50, 100, 150. Өнөөдөр гангструудыг ямар болоог хацгаа. Даяг одоо нийслэл Улаанбаатар хотын оюутан залуусыг багшийн дээд автобусны буудлаар гангструуд нь үргэлжлэн ирсэн байна. Тэгэхээр одоо энэ бүгдээрээ бүхэн гарц руу хамтдаа орцгоод ороод юу болохыг цөмөрөө хаацгаа тийм үү? Өгшөө. Эй. Явцгаа. За сайн байна уу хаа? Сайн уу гэж байна. Бидний гангструуд баялаг блог хийдэг. Та гурван түгийнхаа нэгийг сонгооч шүү. Алийг сонгож болно, амааг сонгож болно. Маа дэрвэг сонгож болно, импакт сонгож болно. Өөрөө мэдээд нэгийг сонгоорой. Та намайг сонгоснороо 50,000 төгрөгтэй оллоо. 81 гэж. Танд баяр хүргэе. Энэ таныг одоо бидний өчүүхэн одоо авиас чи үнэлж байгаа. Бэлэг юм шүү. Баярлаа. За танд амжилт хүсье. Дараачих. Тийш дараачих. За ингээ гангструуд нас сая багшин дэдийн түнээрээс гарах гэсэн чинь бас хараагүй бас баяад болчихж байна. Бас гадаа хөдөн байгаа юм чинь өөргөө зүгээс 150 мянган төгрөг бас ах чуу өгчий гэж бодож байна. Ах бас жоохон хөгжлийн бишээс хараагүй юм байна. За бүгд тийш очицгаа. Сонгож чадахгүй шүү дээ өстэй өгшөө. За сайн байна та. Сайн байна уу? За бид ингээ гангструуд гэдэг одоо бид юм ахаа тэгээд таныг нэг гадаа хүүтэн тэгээ баяр нуртаа суулж байгааг дүүнэр нь хараад тань өөрийнхөө зүгээс нэг 150 мянган төгрөг өгсөн юм аа. Та тэгээд энийг аваад ихтэй хайртай бол гадаа айгүй хүүтэн байна. За энийг ингээ аваарай. За та надаа таавал дотроо хийх үү яг уу? Бас хаях үед яхаа. Дотроо яач. 150 мянган төгрөг хаа. Тэгээ миний ах өнөөдөр гитэ хараа сайхан амжихгүй байхаа. Дүүнэр нь гоё таныг баяр баянаас хураахад туслая л да. За та өнөөдөр итгэв шиг хараад амсан байгаа тань туслах хураахт чинь. Миний ах нэг өдөр сайхан хараад амжихгүй юу дулаах байгаа. Тийм ээ. За бүгдээрээ за нэг зураг. За нэг. За энэ зураг авч яхаа. За гангструуд нь багшин дээр байсаарлаа. Одоо энэ нэг имээ байна. Бид энэ имээ дээр очицгоё. Энэ эмээг бид гурав бас нэлээ удаан ажилласан. Яг юу хийгээд суугаад байгаа бол тий. Тэгээ бас ганц хоёр хүмүүс хандив өргөөл ах шиг байна. Тэгээ бас гангструуд нь очиод бас өргөөл доо тийм үстэй. Тийм шүү дээ. Дээш дээ яа болохоо гэж. Айгу удаан суусан. Айгу удаан ажилласан. Сайн байна уу имээ? За. Сайн байна уу? За таныг нэлээ удаан ажиллаа. Юу хийж сууж байгаа юм бэ? Даарахгүй байна уу та? Та имэнэта түүх болох юм да.
Юу ханаад хүн сонсохгүй. Тэтгэр дээсэн 2 сайхан хүүхд орхон нас болчихлоо. Эдийн голсод ордон жид ажил хийсэ. Бас нэг жижигхэн тусгал хүргэе гэж бодоод нэвтрүүлгээ таныг оролцуулъя гэдэг хүрээд ирлээ. Та бид гурийн аль нэг ингэ сонгооч. Хуруугаараа заач тэгээд Гурван сайхан хүүхдээ чинь алийг сонгоход гомдох байдаг үү? зүгээр нэгийг сонх танд таныг баярлуулж байгаа сонгосон хүн. Энэ өөрөө нэвтрүүлэг байхгүй юу? Тий. За эмээгийн ярьж байснаас эсвэл бид гурийн аль нэгийг сонгож чадахгүй байгаа юм чи бид гуруулаа ерөөсөө имээд ерөөсөө өөрөөсөө мөнгийг үе гэж бодож Тэгэх үү? Тэгэх та. Гурван сайхан За, тэнийг авах гэж болохгүй үү? тэрвээ та дэрмэг согсон бол 50,000 төгрөг хожих байсан юм аа. За дэрмээ 50,000 төгрөг нь. За, эмээ үлдэгч 3 сайхан хүү байж байгаа. Уруулангийн сонгоно гэж чинь. Уруулаа бид нар. За энэ миний 100,000. За, миний 150,000 төгрөг. За. Багсаа ямархан баг. За энэ манай алгагийн 150,000 төгрөг. За энэ хүүгийнх нь 100,000 төгрөг байна. За, энэ хүүгийнх нь 50,000 төгрөг байна. Та гуруулангийн сонгосон болохоор бид гурав гуруулаа гэж байгаа шүү. За яа. Харин тий гомдооч юм гээд. Тий, хайр яг зөв. За, эртхий. Эртхий хайрч амраарай та. Ата амар хүүтэн байна, даарч байна. Тийм үү? Манай хүүхдүүд урдуудаа насвал их оронд ихийг бүтээгээрэй гэж өөрөө идөө. За, батаршгэ. Даян додоо настай чагунт байна. За би зураг дараач. Тийшээ хараад их зураг дараач юм ээ. За гангстерууд нь яг одоо нинжин дүгэндээ ирсэн байна. Сайн уу миний дүү? Сайн. За миний дүүгээ хаагур нүгдөөд байгаа лээ. Зүүнчний агуур. Зүүнчнийх нь хаагур нүгдөөд байгаа юу? За, энэ нарийн ширмэг бол ээж нь ярих бах тийм үү? Тий. За. Манай хүүхэд 2020 оны 4 сараас Ивэнк саркома буюу яс зүйлэд мөгөрсний хасарсан хар тавдар гэсэн оншоор онцлогдоод бүтэн жилийн хугацаанд ихнэлхээс 26 дэх хэмээн тариг эмчлүүлээд авч гарсан байгаа. Гэтэл 2021 оны 10 сараас энэ бол дахилт үсээд өмнө хийгдсэн 2 удаагийн хагалгааг төгс биш гэж үзсэн байгаа. Дахилт үүснээс болоод бид нар одоо ямар ч эмчилгээ хийлэхгүй гадаад орнд бид нар яаралтай хагалгаанд орох залттай болчоод одоо ингээд сайхан сэтгэл Монголын ард түмнээс ингээд эндэн аяа эхлүүлээд сууж байгаа. Бид нарт одоогийн байдлаар болохоор нийт 28 сая төгрөг цугларсан байгаа. Турк улс руу яаралтай явхад шаардлагатай мөнгө нь болохоор доотлон 500 сая гэсэн хариу бид нарт ирсэн байгаа. Өөрөө манай нинжин чинь айлын дээрээс 2 дахь Хүүхэд би өөрөө 4 хүүхэдтэй. Бас манай өвөө хар авцсан байдаг. Би өвөөгөө бас давхар хардаг. Тэгээ ерөнхийдөө бол ажил их жоохон боломжгүй байгаа. Хүүхдээ харна би өөрөө нялх хүүхэдтэй бас төрөөд удаагүй. За бид нар бас үзэж байгаа үзэгчтэй хандаж бас юу гэж хэлмээр байна. Та хүүхдийг минь эдгэхэд Монголын нарт түмэн туслаач ээ. Эндийн гараа сунгаач ээ. Үнэхээр бид нар хүүхдээ хөлдөөр нь босгомоор байна. Миний хүүхэд 26 удаагийн хэмээн тариа ихэд нэг ч удаа ээж өвдөж чинь гэж хэлээгүй. Нэг ч удаа ээж одоо болио одоо болно гэж хэлж үзээгүй миний хүүхэд. Бид хоёр одоо даваа гарна, тэсээ гарна. Миний хүүхдэл чадахгүй мөл өөр хин ч чадахгүй. Маш том зүйлийг бид хоёр даваа гарсан. Одоо хоёр дахь ч гэсэн бид нар даваа гарна гэж очиж байгаа. За ямар ч гэсэн бид нар бас гангстеруудын дэгээс бас нэг өчөөхөө юм бэлдсэн байгаа. Нэмка. Ингээд гангстеруудын зүгээс бас гангстеруудын зүгээс бас дүүтэй имчилгээнийх нь хагалгаанд нь зардалт нь ингээд сэтгэлээсээ ингээд сая төгрөгийг ингээд дүүгийнхаа имчилгээнд зориулж бас хандуулж байна. За тэгээд мөн бас дак гэд койноос дүүтэй 5 сая 555,555 ширхэг койн ингээд ирээдүйд нь бэлгэлээд өгж байгаа шүү. Тэгээд энэ койныг та хоёртаа өгье. Тэгээд за миний дүү тэгээд үзэж байгаа дүүнэр найзуудаа агш нартай юу гэж хэлгэлээ. Надад туслаад өгөөрэй. Тий. Миний дүү чадна те? Тий, миний дүү идэж чадна. За ингээд Монголын ард түмэн найзуудаа гангстерууд хизээж ирээдүй болсон дүүнэрээ хизээж орхитгүй шүү. Тийм биз дээ. Гангстерууд хизээж нэг орхитгүй шүү. Бүгдээрээ туслаараа гангстеруудаа.